Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсгүүд бүгд найрамдах Турк улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд хадагтай Башак Генч Yüksel итгэмжлэх жухчгэн өргөн барьлаа. Ерөнхийлөгч хөрөлсөг элчин сайдыг хүлээн авч уулзсан стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг улам баттгах талаар ярилцлаа. Ерөнхийлөгч хоёр улсын харилцааны төвчнийг ахиулж хамтын ажиллагааны шинэ үеийн эхлэлийг түүжүүлэхээр томилогдсон элчин сайдад баяр хүргэж амжилт хүслээ. Элчин сайд гадаад хэргийн яамдан 1997 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Европын холбооны чиглэлээр мэрэгссэн тэрбээр Пакистан, Европын холбоо, Словак, Оросын холбооны улсад ажиллаж байжээ. Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлсөг энэ оны 1-р сард бүгд найрамдах Турк улсад төрийн ажиллал хийж, ижүүрэн түншлэлийн харилцааг шатахуулан стратегийн түншлэлд хүргэсэн юм. Манайх хоёр улс 1969 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож 1996 онд Улаанбаатар хотод 1997 онд Анкара хотод тус элчин сайдын яамаа нээсэн түүхтэй.